Сайн байцгаана уу? Руна ТV суугтаа тавтай морилцгаано уу? Өнөөдөр та бүхэндээ Япон улсад гарсан нэгэн хэргийг ярих гад бэлтгэлээ. Өнөөдрийн манд дугаарын дэмжигч байгууллага Fitafit-ийн Pearl-онд тайг усны онцлогийн нэг хэсгээс та бүхэнд танилцуулъя. Тэнцвэргүй болон шүүлтүүрээр шүүж эрдэс нэмсэн найрлагатай ус нь ихэвчлэн амт сул эсвэл уухад хатууфтар мэдрэгдэж, биеинд онц нөлөө багтай зүгээр л шингэн нөхөх үүрэгтэй байдаг. Харин Pearl-онд тайг нь кальц, магн, гидрокарбонатын зөв тэнцвэрийг байгалаараа агуулсан тул зөөлөн амтыг мэдрүүлж өдөр тутмын усны хэрэглээг илүү таатай болгодог. Эрдэсийн зөв харьцаан зөвхөн амт гоё байгаа зогсохгүй, биеийг байгалийн аргаар дэмжих мэдрэмжийг өгч ус уух энгийн үйлдэлийг илүү чанартай хэрэглээ болгодог. Тиймээс та бүхэн энгийн биш байгалийн эрдэс тусаа сонгон өөрийнхөө эрүүл мэндийг дэмжин биеэ хоргожүүлээрэй. Надаа нэг ус авчих. За. Аятайхан ус авчаарай. Аятайхан ус. Тайгийн эрдэсийг амталж өгье. Pearl-онд тайг. 2003 оны 10 дугаар сарын 1-ний өглөөний 7 цагт Японы Чиба мужийн нутгийн оршин суугч Кико өглөөний гүйлтээ хийж яваад алсад хар утаа гарч байгааг анзаардаг. Тэнд оршуулгын газар байдаг да юм шатааж байгаа юм бахтаа гэж бодоод юу болж байгааг харах гад ойртоод очтол тэнд маш аимшигтай дүр төрх түүнийг хүлээж исэн. Хар утаан дунд хүний цогцос байгаа нь шууд л харагддаг. Ингээд сандарсан Кико цагдаагийн газар руу яаралтай дуудлага өгөн цагдаа нар дуудлагын дагуу шууд ирж галыг унтраасан боловч хохирогчийн цогц үнэхээр аимшигтай болсон байсан. Биеийн танигдахын аргагүй хайлсан. Шүүх хэмжлэгийн шинжилгээгээр цогцос болон түүний эргэн тойрноос их хэмжээний химийн бодис илэрсэн нь ердийн галт төмөрт ховор харагддаг. Өндөр зэрэглэлийн цэвэршүүлсэн асаагуурын тос болох нь илэрдэг. Мөн биеийнх нь бүх ясанд хугарч ялангуяа толгой нь тэр чигтээ бяцарсан байсан. Хин нэгэн хэргийг үйлдснийхээ дараа нотлох баримтыг устгахын тулд зориудаар гал тавьсан нь ол тодорхой харагдаж байсан. Галаас болж бүх сэжүүр алга болсон мэт байсан ч мөрдөгчөд хохирогчийн баруун гарын хуруунаас хэсэгчилсэн хээ олж илрүүлж чаддаг. Үүний тусламжтайгаар хохирогчийг Чиба мужийн Вакаба дүүрэгт амьдардаг 16 настай Ишибаши Юко болохыг нь тогтоож чаддаг. Ийм залуухан 16 настай амь насыг ийм аимшигтайгаар хөнөөсөн нь өш онзонгийн сэтэлтэй харагдаж байсан боловч яагаад ийм жоохон охинд ингэж амар өс сансах хүн байгаа юм болоо гэдг нь бол цагдаа нарыг маш их гайхшруулж байсан. Цагдаа нар үүнийг танихгүй хүний үйлдсэн санамсаргүй гэмт хэрэгч байж магадгүй гэж таамаглан ойр орчмын гэмт хэрэгтнүүдийг шалгаж эхэлдэг. Гэтэл Юкогийн талаар нэгэн гинтийн баримт илэрсэн нь түүнийг гэрэлсэн гэсэн мэдээлэл гарч ирдэг. Түүний нөхөр нь 22 настай Ишибаши Хиронобу гэдэг хүн болохоо нийлүүлдэг. Японд гэрэлсэн хосууд ижил овогтой байх ёстой бөгөөд ихэвчлэн эхнэр нь нөхрийнхөө овгийг авдаг. Гэвч Юкогийн хувьд бол нөхөр Хиронобу нь өөрийнхөө овгийг эхнэр Юкогийн овгоор сольсон байсан. Ачирхалтай нь Хиронобу 22 настай хэрнээ өмнө нь 3 удаа гэрлэж байсан бөгөөд Юко бол түүний 4 дахь эхнэр нь байсан гэсэн үг байгаа. Өмнөх 3 эхнэр дээрээ ч гэсэндээ гурван дээр нь эхнэрийнхээ овгийг авч байсан гэдгийг нийлүүлдэг. Энэ бол цагдаа нарын хувьд маш с ิจ гтэй санагддаг. Хамгийн хачирхалтай нь Юкогийн эцэг их найз нөхд нь хинч түүнийг гэрэлсэн гэдэг талаар бол огт мэдэхгүй байсан. Цагдаа нар Хиронобуг анхааралтай авч эхлэх үед тэрээр өөрөө төрүүлж цагдаагийн газар руу залган мэдээгээр гарч байгаа амь насаа алдсан эмэгтэй миний эхнэр байх шиг байна гэж мэдээлэл өгж эхэлдэг. Ингээд цагдаагийн газарт ирсэн залуу эхнэрээ хэрэг гарахын өмнөх шөнө алга болсон гэж мэдүүлдэг. Түүний хэлснээр Юко ажлаа тараад үүр цайх үед түүн рүү залгаж маш их айсан холоогоор өөрийг нь ирж авахыг гуйсан гэж хэлж байгаа. Хиронобуг яарад түүний хэлсэн газарт очиход эхнэр нь байгаагүй бөгөөд эхнэрлүүгээ дахиад залгасан чинь таньдаг хүн маань авахаар ирчихлээ гэж хэлээд уцаа тасалсан гэж хэлж байгаа. Тэрээр эхнэртээ итгээд гэртээ хүлээж байсан ч өглөө болоход эхнэр нь ирээгүй. Мэдээ үзэж байтал мэдээгээр түүнийг амь насаа алдсан болохыг нь олж хараад цагдаагийн газар руу яаралтай залгасан гэдгийг хэлдэг. Хиронобу эхнэрээ аварч чадаагүйдээ өөрийгөө буруутган шаналж байгаа дүрс гэж маш их харамсаж байгаагаа илэрхийлэн энэ нь Япон даяар тархаж олон нийт түүнийг ол өрөвдөж байсан. Гэвч хэд хоногийн дараа ярилцлага өгөхөөр олон нийтийн өмнө гарч ирэхдээ түүний гадаад төрх бол маш хачирхалтай байсан. Тэр үсээ шараар бодож хээ угалцтай гялгар бэлтгэлийн хувцас өмссөн нь гашуудж байгаа нөхөр гэхээсээ илүү гудамжны
хүчний дээрэмчин хулгайн хүн шиг харагдаж байсан. Тэрээр машиндаа суун тамхи татаж эхнэрээ нэрээр нь биш харин хохирогч гэж хүүтэн хүндий дуудаж байсан. Бүр камерын өмнө хохирогч ирчүүдтэй замбраагүй харилцаатай байсан, маш их мөнгөний асуудалтай байсан гэх мэтээр талигаач эхнэрээ доромжилж түүнийг үхэлдээ өөрөө буруутай мэтээр ярьж эхэлдэг. Цагдаа нар түүний зан авирыг ажиглан маш их эргэлзээ төрж 10 дугаар сарын 1-ний өдрийн түүний хаана байсныг нь шалгаж эхэлдэг. Өөрөөр хэлэхдээ бол гэртээ унтаж байсан гэж зүтгэж байсан ч гэсэндээ батлах, нотлох баримт бол байхгүйсэн. Цагдаа нар хэргийн газраас олдсон асаагуурны тосыг хэрхэн авсныг мөрдөж хяналтын камерын бичлэгийг шалгахад Хиронобу хэрэг гарахын өмнөх шөнө 10 шил асаагуурын тос худалдаж авч байхдаа дэлгүүрийн камерт бичигдсэн болох нь ил болдог. Тэрээр өсвөр насны 4 хүүтэй хамт явж исэн бөгөөд тэдэнтэй инээлдэн хөгжилдөж явж байгаа нь харагддаг. Ингээд цагдаа нар Хиронобу болон түүний хамсаатнуудыг баривчлахад хамт явсан залуус бол бичлэгийг хараад шууд л хэрэгээ хүлээж эхэлдэг. Тэдний ярьсан бүхэн үнэхээр цочирдон байсан. Амиа алдсан хохирогч охин болох Юко бол багада гар бөмбөгийн клуб тоглодог, гэр бүлтэйгээ сайн харилцаатай охин байсан ч дунд сургуулийн 3 дугаар ангиасаа эхлэн зан ааш нь өөрчлөгдөж муу хүмүүстэй нийлж эхэлсэн байгаа. Гэрээсээ зүгтэн бааранд ажиллах болсон түүнийг эцэг ихэн засах гэж оролцсон ч гэртээ буцаж очихгүй байсан болохоор эцэст нь халамжийн төв рүү явуулсан ч тэр тэнд очиод огт өөрчлөгдөөгүй. Эцэст нь Юко сургуулаа хайж гэр бүлээсээ холбоогоо бүрэн тасалсан байсан. Мөнгө хэрэгтэй болсон 16 настай Юко снэк бар буюу үйлчлүүлэгчтэйгээ хамт суунгаа ууж юм ярилцдаг. Тийм бааранд ажиллаж байгаад илүү их мөнгө олохоор насан туршидтын цэнгэний газарт ажилд орохыг хүссэн. Гэвч нас нь бол насанд хүрээгүй байсан болохоор түүнийг ажилд авах газар олдоогүй байгаа. Яг энэ үед энэ цэнгэний газарт ажилдаг байсан Хиронобу түүнд санал тавьсан. Хэрвээ чи надтай хуурамчаар гэрлэлтэд бүртгүүлэх юм бол чи хууль ёсоор насанд хүрэсэнд тооцогдно. Тийм болвол чи энэ газарт ажиллаж чадна гэж түүнийг хуурсан байгаа. Яг үнэндээ бол насанд хүрсэн хүнтэй гэрлэлтэд батлууллаач гэсэндээ насанд хүрэгчдийн клубт ажиллаж чадна гэдэг нь бол угаасаа худлаа байсан. Тэгээд түүнийг хуурч Юко түнд нэтгээд 2003 оны 7 дугаар сард тэр хоёр гэрэлсэн боловч Хиронобу шууд л жинхэнэ төрхөө гаргаж эхэлсэн. Гэрлэж түүний овгийг авсныхаа дараа түүнийг хууль бус газар батлан даагч нь болон зарж их хэмжээний мөнгийг бол өөртөө бий болгож чадсан. Гэмт хэрэгтэн Хиронобугийн хувьд бол багаасаа гэмт хэрэгт орооцолдож 20,000 орчим $10 өрөнд орсон байсан. Тэрээр үр цуглуулагчдаас зугтахын тулд байн овгоо сойлж биеийн байцаалтаа угаах зорилгоор эмэгтэй хүмүүстэй бол 3 удаа гэрэлсэн, дөрөвтг нь Юко болсон байсан. Энэ үед бол Юко хууртагдсанаа мэдээд түүнээс салахыг хүссэн боловч Хиронобу зөвшөөрөөгүй. Эцэст нь Юко би чиний талаар бүх мэддэг зүйлсүүдээ цагдаад хэлнэ гэж сүрдүүлэхэд Хиронобу сандарч эхэлсэн. Учир нь тэрээр шоронгоос гараад удаагүй байсан болохоор дахин хэрэгт орох юм бол ял нь нэлийн хүнд болохоор байсан. Тийм учраас түүний хувьд бол маш их сандарч эхэлсэн. Сандарч эхэлсэн Хиронобу Юког гэрлэлтэд цуцлуулад явуулахын оронд эсрэгээр нь амийг нь хөнөөхөөр шийдэлж танил танхаа залуустаа энэ охин та нарын хулгайн хэргийн нууцыг цагдаа нарт очиж илчлэн гэдвэн гэж худлаа ярьж тэр залуучуудыг бол торхирсан байгаа. Залуус Хиронобугийн хэлсэн үгэнд итгээд хамтдаа тэр охиныг хөнөөхөөр тохиролцоцгоосон. Ингээд 9-р сарын 30-ны шөнө тэд тос худалдаж авангаа аллгаа төлөвлөж маргааш өглөөний үүрийн 3 цагт Юког хулгаалan оршуулгын газарт аваатсан. Тэд охиныг алхаар хайр найргүй зодож эхлэхэд Юко Хиронобугоос тусламж гуйсан ч гэсэн Хиронобу бол түүнийг огт тоохгүй булшны чулуу авч бүр түүн рүү шидэж байсан. Эцэст нь тэрээр 60 кг-ийн жинтэй маш том чулууг аван охины толгой дээрээс шидэж амь насыг нь хөнөөснийхөө дараа цогц дээр дэлгүүрээс худалдаж авсан тоснуудаа асгаад түүнийг бол галдан шатаасан байгаа. Ийм хүнд 60 кг-ийн чулуу охины нүүрэн дээр унснаас болж охины нүүр бол бүхэлдээ бицарч танигдахын аргагүй болсон байсан нь ийм учиртай байсан. За ингээд хийсэн бүх хэрэгээ хүлээсэн Хиронобугийн шүүх хурлал 2005 онд болсон. Шүүх хурлаар Хиронобуд бүх насаар нь хорих ялыг бол оноосон. Харин хамсаатнууд болох өсвөр насны залууст насанд хүрээгүй гэдэг шалтгаанаас нь болоод 5-10 жилийн хорих ялыг оноосон байна.
За тэгээ яг одоогийн байдлаар бол тэрхүү залуус бүгдээрээ суллагдчихсан. Харин Хиронобугийн хувьд бол шоронд байгаа бүх насаараа хоригдох ялаа бол эдлээд ээж байгаа. Гэхдээ Японы хуулиар бүх насаараа хоригдох ял авсан ч гэсэндээ маш сайн хүмүүжлтэй байж чадах юм бол хуулиар бол суллагдах магадлал байд юм бэлээ. Тэгэхээр өөрийн шунал хувийн ашиг сонирхлын төлөө 16хан настай охины амьдралыг үгүй хийсэн тэрээр дахин хизээч нийгэмд гарч ирэхгүй байгаасай гэж юу нь бол Японы ард иргэд хүсэж байгаа ч гэсэндээ гарч ирэх бас магадлал байгаа юм блэ. За ингээд өнөөдрийн та бүхэнд бэлтгэж хүргэсэн хэрэг бол үнэхээр эмгэнэлтэй, маш харамсалтай 16хан настай охин буруу хүмүүстэйгээ найзлаж нөхөрлөн гэрээсээ явж амархан хялбар аргаар мөнгө олохын тулд хүмүүсийн үгэнд итгэснээс олж маш харамсалтайгаар амнасаа алдсан ийм хэрэг байлаа. За тэгээ хэрвээ Юко охины хувьд бас гэрээсээ яваагүй сургуулаа төгсөөд ч юм уу аав ээжийнхаа үгэнд ороод яг бусад хүүхдүүдийн адил сургуулаа төгсөөд ажил төрөлд ороод зөв замаар явахаар хичээсэн бол бас Хиронобутай танилцахгүй байх боломж байсан бахаа гэж би бодож байна. За тэгээ та бүхэн бас юу гэж бодож байна? Өсвөр насны хүүхдүүдийн хувьд бол буруу зам руу уруу татагдах магадлал нэлээд өндөр байдаг. Тэгэхээр яг энэ буруу зам руу уруу татгаас өмнө эцэг эхчүүд, ах эгч, найз нөхд нь бас сайн ярилцаж зөвлөгөө өгч тэднийг зөв зам руу чиглүүлэхэд маш сайн нөлөөлдөг байх хэрэгтэй байхаа гэж бодож байна. За тэгээ та бүхэн бас өөрт төрж байгаа сэтгэлдүүдээ комент хэсэгт бичиж хуваалцаарай. За мөн сувг дээрээ лайк, subscribe дарахаа битгий мартаарай. Удахгүй бүгдээрээ дараагийнхаа дугаараар уулзцгаая.